Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 уралдаан дээр Сүват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 7-ны даваа гарагийн дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнхцгийн төвшин байрнаар ажиллаж байна. За дахин орой минь түргээ. За орой мэндийг дахин үргэе. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Bcool, eSchool боловсролын нэгдсэн платформ, за мөн ширхэгчлэн тунгааж шижирлэн бүтээв гэсэн уриатаагаар гачуурт хэл хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өндөр чинь таны мэдээгээр хэлдгээ. Шуугуулахад бэлэн үү? Бэлэн. Энэ 7 хоногт ер нь шуугуулаа явуучих гэсэн бодолтой байгаа. За эхний мэдээ. За би ерөөсөө нэг матар гэсэн үг харахтлаар л манай нэг найз санаанд ороод идэг. Гууг нь реалтер юм байгаа. Ийм нэг үйл хөдлөлийн бизнес хийдэг нөхөр байхгүй юу. Тэгээ өөрийнх нь нэр нь Гена байхгүй юу. За. Гена матар гэдэг. Тэгээд за энэ ингэсэн хятадд шүүхээс нэг сонин дуудлага худалдаа зохион байгуулад хүмүүс гайхаад хуваалцаж энэ мэдээ зүгээр Аз байтугай барууны орнуудад хүртэл түгээд байна. За Мэдээний гол бааtruуд нь тун сонирхолтой нөхдүүд учраас хүмүүс их сонирхоод шохоорхоод гайхаад байгаа юм л да. Ер нь бол хятадын шинжээний шүүхээс 100 тонн жин татах хэмжээний олон амьд бааtruудыг дуудлага худалдаагаар зарах зараа түгээсэн. Ямар амар олон юм бэ? Амар том материалууд ядж байгаа. Ямар амар хэрэг вэ? Жинхэнэ нас биенд хүрсэн том аллигаторууд байхгүй юу? Энэ одоо бид нар чинь ингээд нөгөө нэг шүүхээ шидрэг гүйцэтгэээс ингээд нөгөө нэг банкны барьцаанд байгаа ч юм уу хураагдаад тэгээд дараа нь дуудлага худалдаагаар орон сууц худалдагтай адилхан нэг тийм өрөнд хураагдаад ирсэн юм а да. Яг хэлсэн байна. За. Нийтд нь 4 сая юан буюу 550 мянган $5 зар тараасан гинэ. За. Энэ шинжин чинь бол нөгөө нэг Хонконгийн наадталтай гэдэг юм үстэй. Тийм. За тэгэхээр ер нь бол урд зүгт халуун нутагт байдаг ийм газрын материйн ферм юм байна. За. Мэдээж ийм их хэмжээний материйг бүр шүүх дуудлага худалдаагаар зарж байгаанд хэний ч анхаарлыг татнаа. Тэгнэ. Тэгсэн энэ материуд нь Гуандон Хоны гэдэг материйн компани эзэн Мо Жунрон гэдэг хүний эзэмшиж байсан материуд юм байна. Иш толмаа өрн түрээд ирсэн. За. Матер ч уг нь бол материйн аж ахуй бол ялангуяа энэ Тайланд, Вьетнам гайгүй юм шиг байлаа. Тайланд, Камбож, Лаост яадаг юм бол би Лаосттай хараагүй. За ямар ч байсан Тайланд, Камбож хоёрт бол амар том бизнес энэ. За. Материйг ингээд зөв үржүүлээд гоё тижээж чадах юм бол маш их ашигтай гинэ. Юмд ашиглагддаг тийм асар ашигтай. Ямар ч гэсэн материал хайрсан төрөвч тэлээ гутал тамхины хайрцаг марцаг зажгуулкны хайрцаг марцаг 9 ч тийм байдаг үстэй. Тэр бол юу ч зүгээр анхаарчтай юм. За 2005 онд компани байгуулсан энэ Мон Жунрон гэдэг нөхөр нь ууг нь бол Хятад даяараа материйн бурхан гэдэг нэрээр алдартай ийм супер гар юм байна л да. За материалаа дагнцсан ийм нөхөр юм байна. Гэвч компанид нь санхүүгийн зохицуулах орооноос шалгалт орсон чинь хашир баахан пакттай байжгаад ингээд бүдрээд шалгалтанд бүдрээд бүх өмч хөрөнгийг нь битүү өмчлээ. Хураахгүй юу? За ингээд хураасан чинь дотор нь баахан батарнууд бөөндөө дахиад өрөөд ирсэн. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх юм бол эний чинь хурдан зарахгүй бол эдгээр тэжээж тэтгэж чадахгүй шүү дээ. Ингээд 3 сарын 10-ны өдөр эхлээд байгаа материйн дуудлага худалдаа 3 сарын 10-нд нэгдсэн юм байна энэ материйн дуудлага худалдаа. 5 сарын 9-нд дуусгана гэж байгаа. За 5 сарын 9-нд дуусгаад хамгийн өндөр өн өгсөн хүмүүст энэ материалуудыг бөөнд нөхөх гэж байгаа. За. Салгаж нэгээр нь зарахгүй. За. За ийм болсон. За материалаас юу ашиглад юм бэ гэж анхаарсан чинь. За арьс мэдээж тийм үү. За дээр нь махын иддэг. Тийм үү. За материйн мах бол айгүй бас супер хоолнуудын нэг энэ урагшаага бол. За материйн мах гэж байна. Дээр нь эрүүл мэндийн ундаа. За Гоо сайхны бүтээгдэхүүн. За Тэр байтугай дарсны хүртэл түүхий ид болдог материйг шүүхийн зарласан дуудлага худалдаанаас судалдаж авлаа гэхэд хамгийн инээдтэй нь
Хүргэлт байхгүй. Та өөрөө очиж авахаас өөр арга байхгүй. За. Ийм л үйл явдал болж байгаа. Ямар хэцүү юм бэ? За ингэсэн. Тэгээд матар чи ингэдэг юм байлээ. Зур матрын арьсаар тэр гутал модал төрөвч мөрөвч инээ тэрэ цүнх мөнх хийх юм бол тэ тэр боловсруулалт нь нэлээ нарийн юм шиг байгаа. Тэгээ боловсруулаад тим хийгээд зарах юм бол хуг нугны аймаа л да. Нэгэнт матрын арьсаар хийгдсэн юм бол өстой юу яана гэж байхгүй. Илэгдэн хорогдно. Маниус нэг ингээд нэг насандаа барж идэх эднэр гэж бол байхгүй. Зүгээр баг би тим юм харсан. За. Жижигхэн матрыг хүний хөлөнд таарах үс юм жижигхэн матр байгаа байхгүй. За. Тэнгүүд жижигхэн матрыг алаад дотор талынх нь нуруунаас нь яраад дотор талынх нь мах цахнуудыг нь аваад хүний хөлд тааруулаад тэгээд доотлолт нь юу хийгээ уул хийж өгöd. Урдталтай амттай хойдолтой сүултээ гутал хийцэн. Тэгээд зарж исэн. За. Тийм харж илаад тэгээд яг нь ер нь бол хар багаас нь том болтолд ингээл янз янзаар хийдэг юм билээ. Тэгээд эдгээр нөхдүүд чинь бол тэр нөө өт хорхоогоо хүртэл иддэг нөхдүүдийн хувьд бол матар чинь янзын гоё тарган ууцны хонил гэсэн үг шүү дээ. Ер нь бол угаасаа энэ рас болон бичиж матрын сүүлний мах нь байна штэ. Яг зөөлөн загас болон шүүслэг дахианы мах шиг амттай цагаан мах байдаг гэсэн гэж. Жишээлбэл би матрын мах би бол идэж үзээгүй. Надад тийм боломж олдоогүй. Надад матрын махтай гуанз монц тиймтэй таараагүй. Зүгээр тэгээд таарвал би итгэл байсан л да. Тэгээд идсэн хүнээс асуусан чинь янзын гоё махтай гэдэг. Янзын гоё амттай гэдгсэн. Өөхтэй. Хамгийн гол нь өөхтэй гэд. Тэгээ янзын гоё юм байдаг л гэлдгсэн. Тий. За хүмүүсийн сэтгэлдлүүд нь. За. Аймаар юм бэ. Хин ийм их матар авах юм болоо. Авлаа гэхэд яаж өсгөж үржүүлэх юм ч дүүрчээ. Яаж тээвэрлэх юм бол гинэ. Тийм штэ. Яг үнэ. За. Буцаагаад эзнийг нь өршөөгөөд эзэнд нь өгчгөө. Бусад хүмүүс эзэн шиг нь тижээж чадах ч үгүй. Наад амьд чинь эзнээ санаж байгаа штэ гэж. За, тийм дураараа юм гэж юу вэ? Тийм штэ. Тий. Бөө юм болж өрөнд нь авч явах чинь тий. За, энэ сүүлийн нөхөр бол яг л хэлсэн байлээ. Бүхэл бүтэн үйлдвэр перэн байж л ийм их матрыг тижээж тэтгэнэ. Бусдаар бол сонирхогчд энэ бизнесийг оролдоод ч хэрэггүй. Тусдаа хүмүүс л хийдэг бизнес шүү гэсэн байгаа. Мэдээж тийм түүнээс ингээд дуртай үнэн аваад тэгээд би бас багада хонь малан дээр ойрхон байсан ингээд тэгээд ч очиод авчдаггүй л баха зүгээр тий. Йоо хэлэг аваач. За манайхаа орж ирж хараараа энэ үздэг үзүүштэй мэдээ шүү заяа. За өнөөдөр Гиннесийн амжилтын номонд манай гарагийн хамгийн урт хилтэй бүсгүйгээр тэмдэглэгдсэн нэг бүсгүйн тухай мэдээллийг хүргэх гэж байна. За ер нь бол эрэгтэй хүний эртээ хилний хэвийн дээд урт нь 8.5 см байдаг гинэ. За тэгвэл эмэгтэй хүнийх 7.9 см байдаг бол Гиннесийн рекордын номонд бичигдээд байгаа энэ бүсгүйн хил 9.6 см урттай. Одоо таны хил та хилээ гараад бор охин байна. Та хилээ гараад ирүүндээ хүргэж чадах юм уу бүрэн доотлохоо? Тэгвэл наадах чинь үгүй бүрийн оочноос ч доош гарахгүй. Тий. За минийч бас тэгин заяа. Түнгүүд наад эмэгтэйг чинь бүр энэ доотлын энэ ирүүнээсээ бүр ингээд доошоо илүү гараа явчихсан заяа. Амар. За тэгтээ энэ эмэгтэй чинь 2010 оноос хойш манай гарагийн хамгийн урт хилтэй эмэгтэй гэдэг амжилтыг эзэмшиж байгаа Шанел Тапер гэдэг бүсгүй маань 3 дугаар сарын 31-ний өдөр Гиннесийн амжилтын номонд шинээр ярилцлага өгөөд бүсгүйн урт хил интернет илүү өгсөн өнөө цагт нилээд түгээгдэж олонний анхаарлыг төвлөрөөд байгаа. Уул нь бол энэ эмэгтэй 15 жил Гиннесийн амжилтыг барьсаар л байгаа аахгүй юу. За энэ тэнд явж байхдаа инээж ханиахтаа албаарч юм уу хилээ гаргаад унжуулахаар ирчүүд нь зочоод. За эмэгтэйчүүд нь бүр орилдог гинэ. Яана гэж заяа. Йоо хамар мамрандаа бол зүгээр гар хөдлөний оролцоог үрж шít. Зүгээр өлхөө хүрнэ. Зүгээр өлхөө хүрнэ заяа. Юу хэлээрээ нөгөө модон тоглоом. Яг нөгөө нэг унгаахгүйгээр ингээд сугалдаг. Эний чи юу гэдэг үлээд бас нэг нэртэй юм чаа. За эний чинь бид нар гараараа хийх гэж бөө юм болдог штэ тий. Тэгс чинь наад нөхөр чинь бол хэлээрээ зүгээр түлхэж байгаа заяа. За тэгснэ нураадаг модон тоглоомыг хилээрээ нураах, халбагыг хилээрээ ороож өргөх гэх мэт чадвартай энэ эмэгтэй хилний зургийг онлайнд ирчүүд их шеэрлээд байна гинэ. Энэ бор хүүхэн чинь бол халбаг модбгийг зүгээр хилээрээ бариад байна шүү дээ. Харин тий.
За айл хүүхэд байгаасаа буюу 11 настайгаасаа л бусдаас урт хилтэй гэж гайхагдаж ирсэн бүсгүйн зураг хөрөг одоо арай өөр утгаар их шеэрлэгдээд байгаад уурлахч биш заяа. Харин бүр интернетийн оргил ирэн үед урт хилээрээ алдаршиж байгаадаа баяртай байна гэж өөрөө ярилцлага өгсөн байна лээ. За одоогоор урт хилгийнх рекордыг эвдэх хүн гарч ирээгүй байгаа болохоор энэ төрөлдөө Chanel Tapper түрүүний миний хэлсэнчлэн 15 жил босоо аваргалж байгаа. За хилний компенсатер л та. Ямар тааж үгүй одоо яг тийм утгаар шеэрлэгдээд авч наанч. Ямар тааж одоогоор видеор гарч ийнэ. Өө баазар байна. Йоо энэ амар юм байна. Яг видео ой. Йоо яг гүрүүлээ. Видеог нь үзсэн чи эвгүй юм байна. Гүрүүл могойл ингэж гарч ирээд ингээд нэг хөдлөөд идэв шүү дээ. Нэг 8-малж гарч яг тэгээд байгаа байхгүй. Йоо би түрүүн бас хараад ямар эвгүй юм бэ гэж. Энэ видео нь бол эвгүй юм байна хөөе. Харин тийм байгааз. Зүгээр ингээд зургийг харахад нэг айтаа харагдаад байсан чи. За видео нь бол эн чинь нэг амнаас нь 70 амтан гарч ирж байгаа юм шиг. Айгүй эвгүй юм бэ. Баазар байна. Ямар тааж одоогоор дизель гэх мэт том брендийн рекламны санал аваад тун баяртай байгаа гэж ярьсан байлээ. За бурхнаас өгсөн энэ бэлгэндээ хизээж харамсаж ичиж байгаагүй болохоор бурхан намайг шагнаад ийм боломж олгосон байхаа гэж бас ярьсан байлээ. За сэтгэлдлүүд нь айхтар урт хэлээнөө юм л ороохоор хэлээн да гинэ. Энд ихтэй даруухан бор хөөхөн бай тээ. Тийм байгааз. Даруухан. Тэр бороо хүн байж. Тэр хардаа одоо шууд зүгээр. За усан үзмийг бол нохоо шиг авч ирсэн. Усан дотроос зүгээр хилээрээ матч хийгээл ороогод аваад гараад ирнэ. Аяг маягыг бол хилээрээ түлхээл унгаач зүгээр. Тийм байна. Зүгээр дорно. За. Ой. Юм ярахаар хилэн ээдрээд хэрүүл хийж чадахгүй сонирхолтой юм биш үү? Эмэгтэй хүнэн гөрвлэн гэсэн маа. Бүхэл бүтэн мэдээ энтер бичиж байгаа юм бол хаана амьдрдаг нөхөртэй эсхийг яагаад бичихгүй байгаа ингээ ууралж байна бас. Йоо. Алаас. Гэтэл энэ яг ингээ хилээ гараад хэр юугүй байгаа. Яг ингээ видеог нь харуул айгүй юм байна. Энд чинь нэг юм далайн амтан амнаас нь гарч ирж байгаа юм шиг санагдаад байна надад. Нэг тийм тэгэхээр нэг арзгалсан мэдрэмж төрөөд идэг шүү дээ. Яг тийм мэдрэмж төрөөд идэг шүү дээ. За тэгээд энэ хүүхний хилийг хараад одоо зүгээр уул нь бол нөхөр 15 жил рекорд эзэмшиж байгаа боловч одоо дахиад ингээд сэвэгдээд гараад ирсэн. Тэгээд ирчүүд маш их шеэрлж байна. Хилээ бол зүгээр ингээд далбогнуудад алж штэ эн чинь. Нэрээ энийг аимшигын кинонд хийдэг хүмүүс энийг нэг дүр даваад зүгээр яг ингээ байгаагаар нь тоглуулахад л энэ зүгээр аимшигын дүр шүү. Тийм штэ харин штэ. За. За Улаанбаатар хотод 18 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар ширхэгчлэн тунгааж шижирлэн бүтээх сураатаагаар гачуурт хил хамтран ажиллаж байгаа. За би өчтөр гачуурт яваад ирлээ. За. Тий. Гачууртын их ам гэдэг чинь бол нөгөө нэг гачууртын эц рүү бид нэг ингээ очдөг штэ. Тэгээ урагшаага нэг хоошоогоо нэг явдаг штэ. Хоошоогоо яваад за тэр нөгөө нэг болонд байдаг ингээд яг нэг дэлгүүр дээр ингээд 2 давхар дэлгүүр дээр тулаад хойшоо урагшаа салдаг штэ. Тэрнээс хойшоо нэг километр хурж байгаа юм уу? Тийм л зайд юм ба штэ. Яг засамлаар явангууд их ам гээд самбартай тийм газар байдаг юм байна. Тийм. Орхоо юм байна. Тийм актер хоошоо тэг гүнзгий явчихгүй юм байна. Би тэгээд анх нөгөө менежер нэрэлтэн миний ганц мэддэг чи нөгөө нэг Жангумын нөгөө цайны газар бол тэр хүрх юм ус чи хүрхгүй гэж байгаа байхгүй юу? Жангум чин хаа хамаагүй цаашаа зөндөө. Тэгээд дээрэс нь чинь айгуу гоё ингээд ийм уулын налуугаар ингэж эвтэйхэн өгсөөрн байгаад тэгээ гоё уулын орой дээр байгаад байгаа байхгүй айгуу гоё. Тэгээ шууд ингээд ардаа моттой залгаа заяа. Айгуу гоё байшилтай юм байлаа. За тэгээ эн чинь ингээд 3 игнээ ингээд таун хаусууд байлаа гэж бодоход 10 игнээ нь бол айл үшээ ашиглалтанд ороод манай Rocket Bay хамгийн ихний захиалагч нь болоод бүр ястаа дөнгөж хундаамаа цутгах чаатан захиалга өгөөд ороод одоо амьдарч байгаа. Rocket Bay-тэй одоо хуршууд болох гэдэг. Тэнгүүд уртлын нүүрийн игнээс окей болцсон. Одоо дундлын игнээний 4 блок 12 айлын орон сууцнд захиалга аваад байгаа. Тэгэхээр эхний 4 захиалагчид метр квадрат нь 4 сая төгрөг байхаас 2 захиалга авсан бол 5 болон 6 дахь захиалагчид 4 сая 400 төгрөгөөр захиалга өгнө. За харин 2025 оны 4-р улиралд эхний 6 айл хаусаа түлхүүрийг гардуулах нөхцлөөр хүлээн авна. За тэгээд хаан болон төрийн банкны ногоон зээлээр 20% урьдчилгаа байршуулан 1.2% хүүтэй 10-20 жилийн хугацаанд авах боломжтой. За ер нь бол гадуур манайхаа яг бэлэн болсон байр одоо ер нь бол метр квадрат нь бараг 6 сая хүрсэн байлээ шүү. Ер нь бол үнэн нь одоогийн байдлаар бол 4.4 сая гэж байгаа юм байна. Хэмжээ нь 84 м квадрат 2 давхар 4 өрөөтэй ариун цэврийн өрөө
ховын эзэмшил талбай буюу backyardтай тий. Чинь бол ингээд хүмүүс нөө магцахаа шарах өөрийн гэсэн талбайтай гэсэн үг шүү дээ. Ийм юм байгаа. За нөө хүмүүс чинь ингээд хотоос гарангууд эддэ буцаж орох гэж өстө түгжрэнд ороод алуулах юм биш үү гэд ингээд ярьдаг. Эднийд бол таныг буцаад хот руу ороход чинь 4 төрлийн зам байгаа. Шар хатаараа явцдаг, улаастан гүрээр дамжаад улаастайхаа эцсээр хойшоо эргээд шар хатны яг ингээд нөө шар хатны эмнэлгийн тэрнгүүр гараад ирдэг тийм нэг зам байгаа. Амгалан буюу төв нөө нэг үндсэн төв зам байгаа. За дөнгөж төв зам руу оронгуудаа урагшаага эргээд дүнжин гарваар ороод ирдэг зам байгаа. Нэг бол буцаж ирэхэд уулын замаараа зайсан хүртэл ямар ч төгжрөлтгүй дахих ийм замууд бол байгаа учраас төгжрөлтүүд нэг санаа зовх зүйлгүй шүү. Яг үнэ. За гэхдээ ер нь бол яг манайхаа ганц амны орон сууц өөрөө барихад нэгдүгээрт ажил ихтэй тий хоёрдугаарт муу болон үнэтэй баригдах магадлал өндөр би чадандаас тийг бариад аваад ирдэг тий айгуу хэцүү за тэгээ дээрэс нь хажуу хамар айл өвөл гал түлэн 100 нөхөн жорлон үнэртүүлэх зэрэг маш олон сул талуудтай тэгэхээр зархад үл хөдлөх хөрөнгийн үн үнэлгээ нь өртгөө барихгүй тохиолдолч бас байдаг тийм үү за тэгвэл эдний таун хаус баригдаж дуусахад метр квадратынх нь үнэ нь 6 сая төгрөг болох нь юм шүү манайхаа за зүгээр бүр ингээд 4 саяар захиалчингуудаа эргүүлээ 6 саяар зархад бас яах вэ дээ ер нь бол тий зүгээр л ийм хотхны давуу тал бол те нэгдсэн харуул хамгаалтын системтэй нэгдсэн септик буюу бохрын системтэй нэгдсэн худагтай та эднэрийг бүгднийг нэг нэгээрээ хэлэх юм бол таны байшингийн үн бол тэнгэр татна шүү. Оо яг үнэ. За эдүүд хөрөнгө мэдээллийн 7719 4488 гэдэг утаснаас аваарай. 7719 4488 за гачуурт хийл гэж салгахгүйгээр латинаар бичээд фэйсбүүк руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар ширхэгчлэн тунгааж шижирлэн бүтээв гэсэн уриатаагаар гачуурт хийл хамтран аялагч байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд Анжигагийн үүрэг дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За энэ өстө жинхэнэ зүрхний дискота багийн тухай ярих гэж байна. За Тайланд шуугай шүү заяа. Зүрхний хийтэй ямаа омогтой нэг тай нөхөр өвсийн одоо юу гэдэг нэг юм өвсний чинээ асуудал гэж ярьдаг шүү дээ. Тийм жоохон асуудлыг бухлын чинээ асуудал болгоод бүр бухлаа галаар өрдөөд хээр талбай шатаасантай тэмцэхийн хэмжээний хэрэгт ороод одоо өстө наашаачгүй цаашаачгүй ойлгох багтаад инех ихтчээд байж байна. Их үдээ. За яач бас. За бас сүртэй ярьдаг хүн шүү. Юу хинмээ. 32 настай энэ Такорн гэдэг нөхөр байхгүй юу? За 4 сарын 5 буюу Уржигдар. За Уржигдар Чомбури гэдэг мужийн Напа гэдэг хотод нэгэн хоолны газарт хоол идэхээр оржээ. За. Ууг нь зүгээр л орж. Энгийн л гудамжны хоолны газар гэж ойлголоо. Залууч яг уу ороод суугаад хоолоо захиалжээ. Захиалгахдаа нэг тусгай хүсэлт тавьсан юм байна л да. Тэр нь ч нэг актер ноцтой хүсэлт бишээ зайлвал. Ингэсэн байна. Манайхан чи ингэдэг шүү дээ. Битгий сонгон хийгээрээ мэгэрээ гэл ингэдэг шүү дээ. Яг энэн шиг те миний хоолнд чууцаа битгий хийгээрээ гэдэг хүсэлт тавьсан юм байна. За. Тэгээд бас нэг ингээд хүмүүс нэг андуураад эндүрээд те сонгон битгий хийгээрээ гэсэн тэр ногоон сонгон бүр яраатал өрж мөрөөд өгцөн байгаа тохиолдолд манад ч гарч идэг шүү дээ. Тэгээгөө би сонгонгүй гэсэн шүү дээ. Заа уучлаарай гэд буцаад ингэж яагаад нэг учир жанцангаа олцдог. За. Гэтэл хоолны газрынхан захиалгандаа дарагдсан уу эсвэл мартсан уу альсвал өнөх Такорн гэдэг залуугийн хоолнд нь ямар ч байсан жууцаа хийгээд аяглаад өгч. За. Захиалсан падтай гэж байгаа. Энэ падтай гэдэг нь болохоор гомонтой уургал юм байл л дээ. За. Тэгээд захиалсан падтай нэрэхэд дотроо жууцаа байгааг нь хараад залуу бүр хэний санаанд орхоогүйгээр их ууралсан. За. Тэгээ эхлээд уурлаад ингээд та нар муусан дата гэж хэлснэ сүултээ хяналтаа алдаад хоолны газрын руу дайраад хоолны газрын 30 см-ийн урттай хутгийг булааж аваад хүмүүсийг айлгаад өөрийгөө гэмтээгээд ийм солиот хэрэг гарсан. Энэ угаасаа сумтан байна. Өөрийнхөө хөлийг түсээ хийсэн. Энэ тэр хог. Яавч өстой час эсээ эрүүл хүн бол биш вэ. За цагдаа нарыг яралтай дуудлагаар ирэхэд нь залуу хутга барьчихсан өөрийгөө гэмтээчихсэн үйл явдал өгдөжээ. За. Гол нь ердөө хоолн дээр нь жууцаа затсны л төлөө шүү дээ. Харин тий. За залууд мансуурлах бодисын шинжилгээ хийж үзэхэд мансуурах нь байтугай бүр архиж уугаагүй
цоо хэрүүл явж исэн нотлогдсон. За. Жууцаанаас болж амиа өрхөнгөө халдсан залуугийн энэ хэрэг явдал Тайландын сошиал шууган болоод одоо амттан болгон амттай болгон шуугж байна да. За. Алс болж өөрөөс нь өөр хүн бэртээгүүд цагдаа нар талархалтай байгаа ч залууг сэтгцэн шинжилгээнд оруулж уураа барьж сурах сургалтанд албадан суулгахаар болсон гэсэн мэдээлэл цацагдж байна. Ерөнхийдөө энэ аврагт бол нэг томоохон торгол моргуулч юм уу өгөхгүй бол энэ те намайг ингээд солиоронгууд нэг сургалтанд суулгаад орхичдгийг гэсэн ийм давралт үүсгэр магадaltaй царайтай баг яваахгүй. Аха. Тий. Тэгээ өөрийнх нь царайг нь харалтаад бүр нэг галчин л баг яваа үстэй. Тэгэл хүн амтан хутга бариад дайраад айлгаад ахаар тийм баг яваас биш ээ энэ чинь. Тэгээс нөө муу хэр багтаа бэртнэ гэж үг өгдөг штэ. Айлын хутга шүүрж аваад амтан хүн айлах гэсэн шүү. Өөрөө өөрийгөө гэмтээгээд бүр өгчхаа шахлаа ш тийм байна. Тийм байна. Гар гэлөө хөл гэлөө. За сэтгэлдлүүд нь юу гэж байна? Мэн лөөс тий өөрийнхөө хөлийг гисэн. Өөрийнхөө хөлийг л зүсцэн байгаа. За сэтгэлдлүүд нь пүү ямар амар хийтэй хүн бэ? Бүр уурандаа хутга авч өөрийгөө гэмтээж ийн гэхээр яавч ирүүл хүн биш ээ гэсэн. Хүмүүс наадах чи өстө нөгөө боронктой гарна шүү дээ. Бүр зүрхний диското баг яваа байхгүй. Йоо. Ганц ногооноос болж бүр үхэх нэ энэ мэд нийгэмд аюултай нөхдийг эртхэн тусгаарлах хэрэгтэй. Явандаа өөр хүнийг гэмтэн шүү. Тэгдэг. Тийм шүү дээ. Энэ нөхдүүд явж байгаа л дараа нь өөрийгөө алдаг нэг удаад өөр хүн гэмтэн. Яг үнэ. Тэгээд нэгэн шоронд болдог шүү. Яг үнэ. Би ногоон сонгоныг үзэн яддаг. Яг өсөж яваа үед ногоон сонгонгүй захиалж байхад ногоон сонгонтой гараад ирвэл би ч уурлана. Арайч хутга барихгүй баха. Гэхдээ л уур хөрмөр штэ гэсэн байна. Тийм. Яг гоо тийм болдог. Тэгээд яаж хийж байгаа л тиймстэй хоол унд чинь хүн хилдэгч тоогоочтой битгий хэрэлжээ гэж нэг сайхан үг байгаа штэ. Тийм штэ. Тань дахиад тоолож сольж явчихрахта өөр юу ч хийж байгаа мөлий бид таашгүй штэ. Мэдгүй штэ. Тийм учраас тоогоочтой битгий хэрэлжээ миний хөхтөд болдгүй. За. За Улаанбаатар хотод 17 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Be Cool E-School боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллаж байгаа. За сургуулийн одоо ингээ бүх юм юу болж байгаа? Онлайн электронж байна. Бүх юмыг бид нар одоо ингээд программын хүчээр шийдэж байна. За тэгэхээр ингээд юун дээр энэ e-school гэдэг онлайн боловсролын нэгдсэн платформ яаж байгаа юм гэхээр сургууль дээр ингээд электроноор шийдэж болох бүх зүйлүүдийг электрон болгож байгаа юм байна. Одоо жишээлбэл гэрийн даалгавраа өгсөн өгөөгүйгээд маргадаг штэ тийм байхгүй тий. Хүүхэд өөрийнхөө e-school руугаа орлоо. Багшийнхаа өөрийнх нь нөгөө групп руугаа орлоо. Ийм даалгавар байгаа юм байна. Гэх мэтэр одоо жишээлбэл ядчил эцэг эхийн хурлыг зарлахад те аав ээж рүү хэлсэн хэлээгүй ярьсан яриаггүй гэх юм байхгүй. Аав ээжийнх нь имэйл хаяг байгаа. Тэгээд имэйл рүү шууд мессеж очлоо. Өнөө маргааш одоо танаа хүүхдийн эцэг эхийн хурал тэдэн шүү. Нэг 7 хоногийн өмнө ч юм уу. Ингээл ганцхан товч дараад бүгдэнд нь ямар ч хэл маргаан байхгүй. Та ирэхээр бол цэнхэр товчийг дарна уу. Гэдэг ч юм уу те. Ийм олон одоо нөгөө ингээд хүн хүнтэйгээ заавал харьцаад утас шөрмөс ингээд нэг багшийн чачааллыг нэмэгдүүлээд сургуулийн чачааллыг нэмэгдүүлээд эцэг эхчүүд ч гэсэн ингээд тийм үстэй заавал ингээд тусдаа ирж уулзч ингээд ядаргаа болдог юмыг бол 70% хүртэл гэж байгаа шүү. Хөнгөвчлөх ийм болцоо одоо аппликейшн гарчээ. За тэгэхээр одоо юу гэдэг ингээд сурвалжлагын удирдлагын систем, сургуулийн удирдлагын систем, сургалт дэмжих үйл ажиллагааны систем, багшид зориулсан teacher гэдэг app, эцэг эхэд зориулсан бас нэг app, сурагчид зориулсан app, сургуулийн удирдлагад зориулсан app гэж заяа. Сургуулийн ухаалаг хаалга, сургуулийн киоск, сурагчийн карт, эмчийн модуль, нийгмийн ажилтны модуль гэх мэт сургуулийн үйл ажиллагаа, багш удирдлага, эцэг эх сурагч гээд бүх оролцогч талуудад шаардлагатай систем аппликейшнуудыг хөгжүүлж зах зээл нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа. За би эдний рекламыг унсан нилээ манай радиороос нилээ явсан штэ тий. Одоо жишээл ээж аавуудын гэдэг. За манай хүүхд одоо сургууль дээр юу хийж байгаа бол нэрээ сураад байгаа юм болов хүн болов гэдэг. Тэгвэл та e-parent гэдэг app буюу эцэг эхчүүдэд зориулсан апыг ашиглаад та юу мэдэж болох вэ гэхээр хүүхдийнхээ өдөр тутмын мэдээлэл буюу өдөрт идэж байгаа хоол, эрдэсийн мэдээллээс ахуулаад бүх хичээлийг нь үн төлбөргүй авах боломжтой. Мөн одоо хүүхдийнхаа нөгөө нэг сурлагын явцтай хичээлийн хуваар за хизээ шалгалт өгөх юм тий
сүүлийн үед дүн нь ямар байгаа ингээд бүгднгийн тэрэн дээрээс харах болцоод. Одоо угаасаа манай хоёр чинь ингээд дээ штэ тий. Хичээл намараа дүн гарахаар надад нэг ийм нэг юм хуус авчирч өгдөн штэ. Тэрийг би ингэ нүдний чилгөө бол харахгүй ёо ямар лайтай юм бэ. Тэнгүүд одоо бидний чи үед хөөрхийн амт энэ өсто 0-ийн ногоон тиг муу сурдаг энийг гахаа зүйлгээд ангиудаар явуул гэд хөөрхийн амтныг өсто нөрөнгө дүвний булаа нүдний шившиг болгоол ингээл анги манг гэсүүлдэг өсто. Одоо хүүхдийн нэр төр талд нэгээд дүнгийн хүртэл олон түмний дунд зарлахаа болцсон. Өөр өөрсдөө л тэр дүнгийн хүснэгтийн нөгөө л аав ээжтэй харуулад окей болоо. За ийм болцсон. Тэгэхээр энийг хүртэл энэ цаасаар гарч ирээд байгаа хүртэл эднэр яасан байх нь захимжуулсан л ах нь штэ скуулийнх нь тийм үү? Одоо энэргөө шилжих болцсон. Одоо би гятад сурж байгаа хүүхдийнхаа дүнг хичээлийнх нь эрцгийг нь би энэчнээс хянаж болоод байгаа шүү хүүхдүүд. Яг байна. За тэгэхээр тайлбар дэлгэрэнгүй мэдээллийн 77 73 7000 гэдэг утаснаас авраа 77 73 7000 e-school цэгмэн гэдээ орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Bcool e-school боловсролын нэгдсэн платформ хамтран аярлаж байна. Баярлалаа. За миний дараагийн өргөх мэдээ 400 шугах нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрч байгаа. Би одоо Индонез шуугах өргөнэ. За. Индонезийн Medan гэдэг мужид болсны хэрэг сошиал дээр ирчийг аваад Азийн орнуудад мэдээ болж гараад хүндхэн хүүхдэд хувьдлуулж хувраад байна. За зөвхөн ил гэдэг үсгээр л нэрэн цацагдаж байгаа нэгэн бүсгүн энэ хэргийн гол эзэн болсон. Энэ бүсгүн нэгэн хүнээс багагүй хэмжээний мөнгө зээлсэн юм байна. Гэвч мөнгө төлөх хугацаанд болоход мөнгө төлсөнгөө өнөөх авлагтаа нөхөр нь ядж яхад тун эрчимтэй идэвхтэй нэгчилтэй. Өдөр болгон ажлын гадаа гэрийн гадаа өөртөөс ирсэн зүлэн цэрсэн дээр өрөө өнтөл гээл. За аваад өгөө мөнгө нь авахгүй тастаад өгөхөр чих авахгүйгээс хойш өнөөх эмэгтэй маань өөрийнхөө хувьд нэг мэрэгэн санаа сэтсэн. За тэр мэрэгэн санаа нь юу болох? Яагаад хүмүүс хошуураад байгааг би одоо ярьж өгөх гэж байна заяа. Энэ ядж хахад арабын шишинтэй хүн юм уу? За одоо би харин наатахад та түрүү намайг хар хувцастай эмэгтэй ярихад ингэж асуусан. Одоо цагаан хувцастай эмэгтэй ярихаас ингэж асууж байна. За мэдээгээ сонсъё тэгвэл. За ингээд өгөө мөнгө наахгүй нөхөр чинь авлагтаа нөхрөөсөө зүхтгаар шийцээ. Гэтэ унаа уншин суугаад асфальт нутаг руу бүгж зүхтах биш шүү заяа. Харин нөгөө ертөнц рүү зүхтгаар шийдсэн. Ингээд охиныхоо фэйсбүүкээр өөрийнхөө нас барсан зургийг одоо тэр наад Индонез чинь ингээд нас барсан хүнийхээ хамарлуу ингээд хөвөнчихээ цагаан хувцас өмсгчт юм байна. За гэрийнхээ ойролцоо байсан гүүрний дэргэд осолдож нас барсан тул төрлөх Асех хотод нь оршуулган гэх мэт ийм эмгэнлийн пост хүртэл бичсэн. За энэ зургууд дээр нэмээд Google-с хүнийг дамнуурган дээр зөөж байгаа зураг хүртэл олж оруулсан байгаа. Наадах чинь бүр бараг л одоо өөрийгөө ингээд чандралхаас наагур юм болоод ингээд нэг юм цагаан магаа хувцастай ингээд тэр юун дотор морг зураг дотор байгаа зураг нь хүртэл байж байгааз. За тэгсэн чинь мөнгөө нэгсэн хүүхэн газар мөргөж мөнгө зээлсэн хүүхэн нөгөө ертөнц рүү зугтаад ийм үйл явдал болж байтал нөгөө ертөнц рүү зугтсан хүүхний охин нь манай ээж амьд сэрүүн байгаа. Би энэ худал хурамгийнх нь нэг хэсэг болмооргүй байна гэдэг мэдгдэл хийснээр бүх хэрэг явдал олонний анхаарал шилжүүлээд ор. Тайландд үстэй нэг хүн нөгөө нэг ээжигээ нас барсан гэд мөнгө цуглуулад тосгоныхноос мөнгө цуглуулад авцсан байдаг. Тийм. Тэгсэл энэ дээр болохоор ээж нь тийм хэрэг үүсэн чинь охин нь би энэ ээжийнхаа одоо ийм бузар басрамаг ийм хувийн худлаа юмд оролцож чадахгүй гэд бөө юм болцсон. За одоогоор хэрэг үүсгэсэх тухай болон үр алганы тухай бол мэдээлэл алга. Гэхдээ өөрийгөө цогцос болгоод ном ёсоор нь хамрыг нь битүүлж буйны ширээ зассан зураг хүргэн шеэрлэгдэж хүмүүс маш их буужгинж байна. За сэтгэлдлүүд нь нөгөө ертөнц рүү зүхтаад байхдаа яах вэ? Хүүхд жуухтаасаа ичдэггүй мүү? Ажил төрөл хийгээд төлж олноо доо арчаагүй л хүн юм гэсэн байна. Оо ёрта хар шаар вэ. Хүнд мөнгө зээлүүлэх чинь ийм аюултай байхгүй юу? Авчиж чадахгүй эцэст нь ихснээрээ буруутан болоод дуусна. Бараг нэгсэн хүнээс болж өгсөн ухааны юм болсон юм биш үү? Ичдэггүй хүн байна гэсэн чинь. Охин нь харин зөв хүүхд байна. Ийм хүүхд хол явнаа. Ээжийнхээ замаар битгий яваарэ гэсэн байна. Одоо энэ жинзитүүд ийм юм хийхгүй манайхаа бас ерөөсөө айггүй болгоомжтой хандахгүй бол хүүхдүүд чи одоо таны тэр одоо юу буруу юу зөв чинь танаас илүү бараг мэдж байгаа шүү. За таны мэдээ сонсоо. За. Энэ бол тэ одоо юу гэдгийг тэ ингэж одоо цагт бол ингэж бултаж нуудна гэж байхгүй. Тэ юу бүх юм нээлттэй болчиход байгаа ч. Тэгээ одоо би бодлоо тэгээд өвчлээ гэснээр тэгээд дараа нь яг яах гэж байгаа өөрөө яаж нүүр мөрөө солиулах юм яах юм мэдэх. Одоо тэгээд жинкнээсээ л үхдэг байх таа.
Балдарсан. За. За миний дараагийн энэ мэдээ байна шүү дээ. Үнэн өвчтөе мэдээ шүү. За. Австралид болсон. Шууган. За. За яасан гэхээр Австралид эмч эмнэлгийн ажилтнуудад итгэх өвчтний итгэл үнэмшлийг уландаа гიშгсэн нэг хэрэг болоод за энэ хэргийн эзэн болсон эмчийг сошиал дээрээ учир зүггүй балавж байна. Ого балбахаас ч аргагүй. Эмчийн нэр ус зураг хөрөг нууцлалтай байгаа ч гэсэн австралчууд битүүнүдж байгаа. Яагаад ийм хэрэг тунсныг нь одоо ярьж өгье. За 2019 оны 4 сард болсон хэрэг юм байна л да ууг нь. Гар аргаар хийсэн тесрэх бодисондоо өртснөөс болж гар нь гэмтсэн өвчтөн нэгэн Австралийн эмнэлэгт иржээ. За одоо эн чинь аюултай нөхцөл байдал үүсээд тухайн өвчтнийг шууд бүрэн мэдээ алдуулаад мессежлбэр хийж гарынх нь гэмтлийг ойж эхэлсэн юм байна. За чи баргийн гараа дасгах гэжсэн юм шүү. Тэгсэн энэ үеэр мессеж ажилбарыг гүйцэтгэж байсан эмч яагаад ч юм ухаангүй байгаа өвчтний эмзэг эргэтнийг нь хараад эмзэг эргэтэн дээрээ нацист хар тэмдэгтэй байгааг нацистийн юм хас тэмдэгтэй байгааг нь хараад зургийг нь аваад за WhatsApp группт хуваалцж өргсөн байдаг. Яана. Ямар юу. Хүний царай мараа бол байхгүй л дээ. Тийм ээ. Гэхдээ тэр хүн чинь өөрийнхөө шивээсийг мэдж байгаа штэ. Мэдээж дээрээ нацист хас шивээстэй эмзэг эргэтний зурагч интернетэд хурдан дарахж эзэн нь олж харснаар энэ хэрэг Австралийн эрүүл мэндийн яамны түвшинд яригдж эхэлжээ. Тгий штэ. Тусгай мөрдөн шалгах баг гарч ажилласны эцэст мэсслээсэн эмчиг гин буруутайг олж тогтоосон. За Эмчийн хувьд бүх насаараа арьс өнгөний үзлийн хохирогч болж ирсэн болохоор өөрөө арьс үзний өнгөний үзлээс олж дарамтлуулж ирсэн юм байна л да. за Тийм болохоор арьс өнгөний үзэлтнүүд шивээсээ ингэж далд хүртэл хийлэгдэг юм байна гэдгийг хараад хүмүүст харуулмаар санагдсан гэж өөрийгөө өмөрсөн байна. Гэт нэмэргүүлтэй. Тийштэй. Одоо жишээлбэл намайг наркосонд орсон ингээ юугаач мэдгүй байхад одоо жишээлбэл миний хүүхний зургийг аваад миний царай хичнээн гаргахгүй ч гэсэндээ ингээд тавьчлаа гэхэд энэ амар ёс зүйгүй хэрэг аахгүй юу эмчийн хувьд бол тийштэй. Тэрэндээ л адилхан гэсэн. Зөвхөн зургийг авсан ч юм уу яасан ч юм бэлээ. Мэдгүй шүү. Мэдээж ухаангүй байгаа өвчтний эд эрхтний зургийг авах нь хууль бус учраас эмчийг эмчийн итгэлцлийг ноцтой зөрчсөн. Тэгэлгүй яах вэ? Сахилгын ноцтой алдаа гаргасан гэж үзээд $6,000 буюу манайхаар бол бүр 21 сая төгрөгөөр торгоо ийцсэн. За зүв. Хэрэг дээр эрүү үсгэн шалгаж байсан боловч талууд шүүхээс гадуур тохиролцсноор энэ хэрэг дууссан юм байна. За эрүү үсгээгүй. За уучлаарай, божгоны чин зургийг авсан. Одоо болио. Хэдэн төгрөг өгье. Тэгэхгүй би хоолноосоо салхнаад ирсэн байна л да цаагаараа. За харин эмчийн эмчлэх эрхийг авраагаагүй ч улсын эмнэлэгт ажиллахыг нь бол бүр хориглосон байгаа юм байна. За тэгэхээр хувийн эмнэлгээр нууцаар далдуур одоо ажиллахаас өөр аргагүй ийм нөхцөл байдал үүссэн гинэ. За сэтгэлдлүүд нь ямар далд нуусан арьс өнгөний үзэл вэ? Хүүхнүүд хараад зочтгол байсан байх та нэг асуулт байна. Танд шивээс илгэхэд өвддгүй юм байх та гинэ. Тэнд шивээс илгэхэд за мэдгүй. Өвдсөн ч гэсэн тэгэл хийлгэж л орхидог. Тэр байтугай хүмүүс чинь нүднийхээ хар дотор хүртэл шивээс. Тийштэй. За гаранд мэсэл хийж байгаа юм чи яг яах гэж тэр доод хэсгийг нь сөхөөд явж байдаг юм бол гаж тонтой юм биш үү те. Эсвэл яг тэндээ шивээстэй гэж сонирхоод сөхнө гэж байх уу гинэ. Үгүй ээ, угаасаа эн чин хагалгаанд ороход нүүн нүцгэн л ордог. Тэгэхээр тэгэл угаасаа хичнээн ногоон юм даваар тусгаарлагддаг ч гэсэндээ эхлээд тэр өвчтнөө орж ирэхэд эмч бүтэн биеэр нүцгнээр л харж байгаа шүү. Энэ гарыг чи ингээд тавьж байгаад ингээд энд нь очиж болохгүй юу? Болохгүй. Угаасаа бүр тэр үтэл ингээд маникюр педикюр хийлгсэн байхад хамаг хумсаа хүмүүсныхаа будгийг арилга бүх юм арилгуулдаг шүү. За интернетэд битгий итгээ хэнд ч битгий итэг. Хэрэгт орох хэмжээний зураг нүдэрээ үзээд март юун хүнтэй хуваалцах вэ? Тэнийг байгаа гинэ. Тийштэй. Зүгээр тэр зургийг аваад их нэртэй үзүүлээд энэ дөнгөө юм байдлаа гэж болоо штэ. Тийштэй. Тэгээд устгах чинь үстэ солиотой юм шиг тэгээл интернетэд хуваалцаал тийм үстэ. Ийм нэг нөхөр энэчнэ ийм тэмдэг шиг үлдсэн явж. Ачаал тэр чин амар содон байгаа штэ. Тэгээ бла гэх тэнгууд нөгөөдөл нь хүний модуртай юм чи хүүш ийм сони юм явж ийн гэж цааш ширлэл. Тэгэл 3 дахь хүнээс эхлээл нөгөө хүн дээр давхаад чиж байгаа шүү дээ. Хүү ич юу миний хүү да. Тэгэл. Тийм шүү дээ.
За. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 7-ны даваа гарагийн 400-ийн шугаа нэвтрүүлэг радион 3-р студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Be Cool E-School боловсролын нэгдсэн платформ за мөн ширхэгчлэн тунгааж шижирлэн бүтээв гэсэн уриатаагаар гачуур тэл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлөөр ирхэн сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио мэдээг үлээ авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3